даалгавраа хийцгээе. Part 2 маань байна. Өнөөдөр амар гоё ширүүн бараа орсон. Одоо бараа маань хамчаа бүр мондөр гэж. Мондөр орсон байгаа. Ястаа гоёсэн. Мондөр ороо гэнзэн бисэн. Ярвэйсэн амьдч байв. Яг өөрөөх нь номын тавирыг ашиглахаар шийдсэн байгаа. Өмнө зүгээр би номын тавир ашиглаагүй. Нэг төрхий том юм. За талбар эхлэв. За тань хичээл хийхээр эхэлсэн байгаа. За Монголынхаа гэрийн даалгавар хийсэн. Гэрийн даалгавар маань зөндөө их юу. Хууламжлал хийхийг өгсөн. За тэгээ уцаа дээрээ тогтоогоо бүр би унтсан. Ингээ унтаа. Тэгээ нэг бичлэгээ хийж байгаа гэдгээ бүр мартсан. Хөл бохирчгоогүй. Ер нь л тэгээ тиймэрхүү унтсан хай. Тэгээ тиймэрхүү байхаар чигээд бас сонирх та. Тэг өглөө болцсон байна. Би бацаад үсэж ингээ юу яалгүй. Саманлгүй шууд ингээд би авчаартайгаа энтэйгээ унтсан байлээ. Үсээ задлж байгаа авчаарнууд авж байгаа шууд ингээд бужгоор явсан ч үгүй. Өнөөдөр бараг part 3-ын орж магадгүй. Өөрхөн мэн би Дилма талин тэр хөөрхөн болж би догой тэлний монод хингэргэлдээ ай. За тэгээд дараа чи part 3-ын бичлэгийг юу за. Ягтаж миний бичлэгийг үзсэн та нартай маш их баярлалаа. Баяртай. За тэгээд part 3 дээр уулзцгаая.